Нийгмийн нэг байгууллал нөгөөгөр солигдож хүнд үйлдвэрлэлийн салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулалт хийж эхлэх боломж бүрдсэн. Тэртээ 15 жилийн өмнө 1993 оны 12 дугаар сард Монголын алт корпорац үүсгэн байгуулагдсан билээ. Анх Төв аймгийн Заамар сумын их галтын алтны шорон ордыг ашиглахаар 2 инженер 20 ажилтнтай уулын 5 техниктэй гарч байсан манай хамт олон нүүрсний 2 шохон чулууны 1 уурхай нисэх хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлж геолог хайгуул өргөдлийн мэргэжлийн ангиудтай болжээ. Тус компани 1994 оноос эхлэн Төв аймгийн Заамар сумын нутагт Хайлааст, Баруун шанд, Бумбат, Баянголын динжийн алтны шорон ордод олборлолтын ажил гүйцэтгэжээ. Алт экспортлох тухай хууль гарсны дараа Монголын алт компани хамгийн анх өөрийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарган худалдсан нь алтны экспортын ашигтай нөхцөлөөр туршлагажих, Монгол улсыг гадаад оронд сурталчлан таниулахад аж тустай болсон. Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшлийн компаниуд дотроос анх удаа Америк нэгдсэн улсын Caterpillar бүсийн өндөр хүчин чадалтай техникийг худалдан авч ашигласан бөгөөд эдүгээ 26.3 сая метр куб уулын ажилд гүйцэтгэх нийт 20 гаруй төрлийн машин техникийг ашиглаж байна. Засгийн газрын алт хөтөлбөр хэрэгжиж байсан хугацаанд Монголын алт компанийн геолог хайгуулын хэсэг Монгол орны 12 аймгийн нутаг дэвсгэрт геолог хайгуулын 5 ангийг зохион байгуулж өөрийн хүч хөрөнгөөр эрэл, зураглал, наривчилсан хайгуул судалгааны ажлыг 20 гаруй орд дээр гүйцэтгэж байна. Монголын алт компанийн геологчдын шинээр нэрлүүлсэн Говьалтай аймгийн Чандман, Бэгрийн алт, холимог металлын орд нь Баруун Монголын ашигт малтмын ордууд дотор томоохон тооцогдох урдчилсан төлөв харагдаж байгаа юм. Хинтээ аймгийн Батширэт, Баянгол аймгийн Гурван булаг, Өмнө Говь аймгийн Алтан уулын алтны шорон хуримтлалын эрэл, үнэлгээний ажил, Баян Үлгэн аймгийн Сагсаа сумын нутаг дахь алтны шорон ордын наривчилсан хайгуулын ажил, Дунд Говь аймгийн Баян Жаргалан сумын Хөөтийн шатдаг зандрын ордын наривчилсан хайгуул, судалгааны ажил, Увс аймгийн Завхан сумын нутаг дахь ховор элементийн наривчилсан хайгуул, Цагаан суврагын Зэсийн урдын эсэлтсэн хөдрийн нөөцийг үсгэх зэрэг ажлууд дээр мэргэжлийн чадварлаг боловсон хүчин орчин үеийн өндөр хүчин чадалтай техник төвлөрүүлэн ажиллаж байгаа нь манай улсын эрдэс баялагын хайгуул хийгдсэн нөөцүүдийг нэмэгдүүлэх нь эргэлзээгүй. Монголын алт компани 1998 оноос нүүрсний салбарт үйл ажиллагаа эрхлэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр нүүрсний ордуудын эрэл, урдчилсан ба наривчилсан хайгуул, олборлолтын ажилд хөрөнгө оруулалт хийж одоогоор Дорноговь аймгийн Далан Жаргалан сумын нутагт орших Алга толгоон ордоо, Өмнө Говь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн Сүхбаатарын орд дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Улс орны эрчим хүчний үйлдвэрийг чанартай нүрсээр хангаж импорт хэмнэх чиглэлээр 1998 онд Дорноговь аймгийн Далан Жаргалан сумын нутаг дахь Алга тогоогийн нүүрсний ордод нөөц өсгөх хайгуул болон олборлолтын эрх авч өөрсдийн хүч хөрөнгөөр наривчилсан хайгуул хийсний дүнд 51 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд олж тогтоон улсын нөөцийн комиссар батлуулсан бөгөөд уг ордыг төшөглөн байгуулсан уурхай нь манай улсын төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдийг өндөр илчлэгтэй чулуун нүүрсээр хангах чухал их үүсвэр болоод байна. Өмнө Говь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээх хөрөнгийн хилийн бомтоос 60 орчим километр зайд орших Нарийн Сүхбаатарын орд газарт Монголын алт компани Хятадын Чинхуамаг Нарийн Сүхбаат компаниуд хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ордын хэмжээнд одоогийн байдлаар 220 гаруй сая тонн нүүрсний нөөцийг тогтоогод байна. Цаашид ч нүүрсний нөөц нэмэгдэх магадлалтай байгаа билээ. Монгол улсын их хурлаас батлан гаргасан бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөнд Шивээх хөрөнгийн хилийн бомбыг Монгол улсын хөгжлийн босоо тэнхлэгийн нэг эхлэл болгохоор тусгасан. Тус бүс нутгийг хөгжүүлэх дэд бүтэц, барилга байгууламж, зам харилцааг бий болгох зорилгоор хамтарсан компани нь 2005 онд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 35 кВт-ийн өндөр хүчлийн шугамыг бүгд найрамдах Хятад ард улсаас татаж хилийн бомбын шалган нэвтрүүлэх гайлын байгууллага Сумын төв хилийн хороог цахилгаан эрчим хүчний их үүсвэрт холбоод байгаа билээ. Мөн Шивээх хүрэн бомбтоос уурхай хүртэл 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 56 км хатуу хүчилттэй улсын чанартай автозон барьж байгуулах ажлыг одоо гүйцэтгэж байна. Цаашид Монголын алт компани зөвхөн нүүрс экспортлоо зогсохгүй нүүрсийг баяжуулах, нүүрсэнд гүн боловсруулалт хийж шингэрүүлэн нефт бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийг барьж байгуулах стратеги зорилттой ажиллаж байгаа ба энэ зорилтыг хангах үүднээс судалгаа шинжилгээ туршилтын ажлуудыг холбооны бүгд найрамдах Герман улс Америк нэгдсэн улсад хийлгэж байна. Тус бүс нутагт хэрэгжих нүүрс химийн үйлдвэрийн төсөл, Монгол улсын төмөр замын хөгжлийн мастер төлөвлөгөө, говийн бүсийн үйлдвэржүүлэлтийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан
Монгол Улсын засгийн газраас 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 319 тоол тогтоолыг гаргасан билээ. Уг тогтоолоор төрийн өмчийн оролцоо бүхий төмөр замын суур бүтцийг нарийн Сүхбаатарын уурхаагаас улсын хилийн шивээ хүрэн боомт хүртэл барих тусгай зөвшөөрлийг Монголын алт компанид олгосон. Монгол Улсын засгийн газрын 319 тоо тогтоолын дагуу Монголын алт компани төмөр замын суур бүтц барьж байгуулах ажлын наривчилсан зураг төслийг бүгд найрамд Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын төмөр замын хайгуул судалгааны хүрээлэнгээр хийлгэхээр гэрээ байгуулан ажилдаа ороод байна. Манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчин үеийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн үр ашигын доктортой өсөлтийг хангах, хөдөлмөр зохион байгуулалт, удирдлагын бүтцийг боловсруулангуй болгох, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, геологийн судалгаа, хайгуулын ажлыг чанарын өндөр түвшинд гаргах, худалдаа хамтын ажиллагаа гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн шинэ салбарт үйл ажиллагаа эрхлэх, ажлагчдыг үр бүтээлтэй, тогтвор сууршилтай, үнэн чулуу хөдөлмөрлөн ажиллаж амьдрах ая таатай нөхцлөөр хангах зорилтууд бүхий 5 жилийн хугацаатай хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлд гарган бис дараатаа хэрэгжүүлж байна. Уг үндсэн чиглэлд улсын хилийн шивээ хүрэн боомт, нарийн Сүхбаатарын уурхаан 47.8 км төмөр замыг байгуулах, Хөх цавын шохон чулууны ордыг түшиглэн цементийн үйлдвэр байгуулах, цементийн үйлдвэр барих, адуун чулууны ордыг түшиглэн сайн чанарын брикетийн түлшний үйлдвэр байгуулах, хөөтийн шатдаг занарыг ашиглаж нефт бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрийн тээзүг боловсруулах, цагаан суургын ордоор тулгуурлан баяжуулах үйлдвэр барих, уул уурхаан үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих банк байгуулах зэрэг Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд дөрвтэй хувь нэмэр болоход чухал төслүүд тусгагдсан юм. Монголын алт компани 1998 оноос хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж Алс зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үр тариа. Сэдэн аймгийн Мандал сумын нутагт төмс хүнсний ногооны үйлдвэрлэл зохион байгуулж ажилласны үр дүнд одоо ажиллагчдын төмс хүнсний ногооны хэрэгцээг хангаж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт 20 орчим ажлын байр шинээр бий боллоо. Монгол Улсын их хурлаас тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр баталсан аялал жуулчлалын салбарт 2001 оноос эхлэн хөрөнгө оруулалт хийж бизнесийн шинэ салбарын онцлогийг богино хугацаанд эзэмшин өөрийн байр суурийг эзлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын алт компани хөдөлмөрийн хамт олон чадварлаг боловсон хүчнээр жилээс жилд бэгжиж байна. Одоо тус компанид геологи, минералогийн ухааны дэд доктор 1, техникийн ухааны дэд доктор 1, хөдөө аж ахуйн ухааны дэд доктор 1, магистр цолтон 15 гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд өндөр хөгжилтэй Америк нэгдсэн улс, Канада, Шинэ Зеланд, Холбооны Бүгд найрамдах Герман улс, Англи, Япон зэрэг орнуудад инженер техникийн залуу ажилтнуудаа илгээн тэдний хэлний болон мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлж ирсэн юм а. Үүнээс зэрэгцээ улс орны ирээдүйн хойч үед өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор оюуны салбарт хөрөнгө оруулан геолог уул уурхаан ирээдүйн боловсон хүчнийг Санкт Петербургийн уул уурхаан академи, Москва хотын геолог хайгуулын дээд сургууль, техникийн сургуульд бэлтгэж байна. Монголын алт компани ажиллагчдын нийгмийн асуудалд байнга анхаарал тавьж ирсэн бөгөөд хөдөлмөрийн чадвар төр алдалтыг бууруулах зорилгоор цехийн эмнэлэг ажилуулах, амралт сувлалт амруулах, ажиллагчдаа эмнэлгийн хяналтанд байлгах, өвлийн төлөө нүүрсний үнийг хөнгөлөх, итгэлэг зээл тусалцаа үзүүлэх, үр хүүхдүүдийн сургалтын зардлыг хариуцах зэрэг олон арга хэмжээ авч байна. Энэ бүхэн нь ажиллагчдын хөдөлмөрийн бүтээл, идэх санаачлах дээшлэх, доктор сууршилтай ажиллах, хамт олонны дунд эрүүл саруул хийж бүтээхийн төлөө уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын эдийн засгийн чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгож ажилгүйдлийн түвшин бууруулах, эзэнгүүтсэн зах хязгаар нутагт хүн ам төвлөрөн суурших бололцоог бүрдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхээр зорж байгаа манай хамт олонны гавьяа зүтгэлийг төр засгийн болон олон нийт, олон улсын байгууллагууд өндөрөөр үнэнцээр ирсэн билээ. Энэ жилүүдэд манай хамт олонны дундаас аж үйлдвэрийн гавьяат ажилтан 1, гавьяат урхач 1, гавьяат эдийн засагч 1 төрснөөс гадна хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медалаар 12 хүн, яам салбарын шагналаар 40 гаруй инженер техникийн ажилтан ажиллагсад шагнагдсан юм. За өнөөдөр манай компани хамт олонны хийж үтээснийг төр маань үнэлж одоо төрийн өндөр цол иргэн жагсаа явуулт би болон одоо хамт олонныхаа өмнөөс маш их баярлж байна. За энэ маань одоо цаашид манай компани ихийг хийж бүтээх одоо хурдан шагнал боллоо гэж одоо бид үзэж байна. Иймээс одоо бид бас Монгол улсынхаа хөгжлийн төлөө хамт олоноо ихийг хийж бүтээх болно.
Монголын алт компани 1998-аас 2003 онд шилдэг татвар төлөгч. 2002-2003 онд топ 100 шилдэг аж ахуй нэгжээр шалгаруулж эрдэсийн салбар дахь тэргүүний хөрөнгө оруулагч цом. Байгаль орчныг хамгаалан ажиллагч шилдэг аж ахуй нэгж өргөмжлөж хүртээснээс гадна 2001 онд дэлхийн чанарын байгууллагын бизнесийн салбар дахь чанарын төлөө үйл ажиллагааны алтан цомоор шагнагдсан. Анх 30 кг малт толборлон улсын эрдэнэсийн санд тушааж байсан тус компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд ажиллах хүч, техник технологи, аж ахуй, материалын баазын хувьд үлэмж өргөжин тэлж олон ажлын байр шинээр бий болгож улс их орныхоо хөгжил цэцгэлэлтэнд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн Монголын уул уурхайн салбарт өөрийн байр сууриа ажилласан томоохон компаниудын нэг боллоо.